Таны хувийн утасны дугаар болон одоо сошиал хувийн хаяг руу чинь гутаанд оромжилсан шинжтэй ийм үг хэллэг үйлдэлтэй ярьдаг ийм тохиолдол байгаа тохиолдолд тухайн үйлдэлийнх нь тухайн хүн яг ямар зорилгоор ийм үйлдэл хийж байгаа гэдгийг тодорхойлох бол зайлшгүй шаардлагатай. Ингэснээр зорилгыг нь тодорхойлсны дараа бол та ямар хэлбэрээр эрхээ хамгаалуулах вэ гэдэг боломжоо бас тодорхойлно гэсэн үг. Тухайлах юм бол эрүүгийн хуулийн 13-ийн 5 дугаар зүйл дээр занал хийх гэж гэмт хэрэг байгаа. Таныг тухайлсан тодорхой үйлдэлд хийлгүүлэх эсвэл хийлгэхгүй байх зорилгоор сүрдүүлэх ийм үйлдэл хийж байгаа тохиолдолд бол энэ гэмт хэрэгт бол хамаардаг. Тэгэхээр та энэ хуулийн зохицуултыг бас нэлээд сайн судлаарай. Мөн зөрчлийн тухай хуулийн 6-гийн 26 дугаар зүйл дээр бэлгийн дарамт учруулах гэдэг зөрчлийн шинжилгээ үйлдэл байгаа. Энэ дээр бол бэлгийн харилцааны шинжтэй ямар нэгэн үйлдэл хийхдээ зураг дүрс үзүүлэгч гэдэг юм уу ийм байдлаар хандж байгаа тохиолдол энийг бол зөрчил гэж үздэг. Тэгэхээр тохиолдлоос хамааруулаад ямар зорилгоор тантай харилцаж байгаа вэ гэдгээсээ хамааруулаад та эрхээ хамгаалуулах боломжийг бол тодорхойлно гэсэн үг. Харин одоо энэ хоёр одоо гэмт хэрэг болон зөрчилд хамаарахгүй ямар нэгэн үндсэлгүйгээр ямар нэгэн зорилгогүйгээр тань руу ингэж хандж байгаа тохиолдолд бол та өөрийнхөө хувийн халдшгүй байдал, аюулгүй байдлаа хангах зорилгоор дугаарыг нь блоклах эсвэл тань руу хандж байгаа эрхийг нь хязгаарлах байдлаар бол өөрийнхөө аюулгүй байдлыг хангаарай гэж зөвлөе.